Тэгэд гинт эндээс нь волоклоод гараад ирэх хэрэгтэй байхгүй. Би дээр нэг та хэд хэлжсэн та чирээд явах юм бол явах зам нь энэ байхгүй юу? Yes, та нэг рейнж тайчаа. Гайхалтай шин. Явах зам нь энэ байдаг байхгүй юу? Ингэж явдаг байхгүй хараа. Ингэж явхаар дахиад нэг хороо зэрэг үлдээлгүйгээр энд тарчдаг байхгүй юу? Одоо ингэж таралцдаг байхгүй юу? Тэгээ энийг гол нь завж байгаа офлайндаа өгөөд өөрөө экспириенс зайлаад өгсөй байдаг байхгүй юу? Винжэ ирч. Уг нь винжэ дээр байвал бастай ч юм. Ингэснээр тэр хороо зэргийн XP SF авахгүй. Зөрүүд би энэ XP-г авдаг байхгүй ууг нь бол. Тэгээд эндээ хорыг хөтлөх штэ одоо л. Энийг одоо зөндөө олон төрлөөр тоглож байна. Би жишээлбэл энд camp stack-лж жагаад цоглуулж жагаад бөөнөр нь гүйлгцэн ч болно. Гол нь нөгөө завж байгаа моментод лээ болохгүй л байх. Тэгэд дараагийн веб бол одоо угаасаа ингээд тавар дээр орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр эсээ бүшилчин гэсэн үг шүү дээ. Тэрний дараагийн веб тэгэхээр уулзчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр би энийг дагуулж явж байхдаа энийг фармдаж бас болно гэсэн үг. Тэгээ энэ хитэн камп чинь энийг зогсон ч гэсэн яахгүй. Энэ зэргүүд нь даахгүй. Бро, where? This guy is feeding. Ингээд айлын винжэн согстой болохоор яг энэ мөчөд юу их ойлгохоо болчих. Do you wanna try? Yeah, come. No. Too many creeps. Yeah, you take XP sala. Нэг иймэрхүү байдалтай Милийн баатар тоглож ивэл нөгөө нэг та нар одоо хажуу чи бомтын антар ч юм уу нэг тиймэрхүү баатар гараад ирдэг штэ. Энэ X ч юм уу. Тэгэнгүүт танай гейм чи нэг л хэцүү болоо лен чи ялагдаад идэг ч тэгвэл эсвэл чи өөрөө дөрөв тоглодог бол энэ ленүүдийг ер нь ингэж аргалах хэвээр. Тэгээ чи Милийн баатар тоглож ивэл чиний хамгийн хийх ёстой юм чинь саяны чирэлт тэгээд тэр чирэлтийг гой хийхин тулд яадаг вэ гэхээр би эхлээд энэ үзүүлэх. Одоо хүнээр ярих юм бол залжин байх хэрэгтэй гэсэн үг. Биш явахгүй ч байгаа юм шиг те. Явахгүй зүгээр гендэ байх гэж байгаа юм шиг сонин үйлдэл хийжсэн гинтл биста явцсан. Тэндээс чирцэн шааждаг байхгүй. Тэгэн готлаа нөгөө ста чи чирчлээ гэл тэгэл бүү юм болно айл. Одоо энэ удаагийн веб би ингэж чирэх юм бол энд кампнууд байна штэ. Тэгэхээр энэ талаар нь чирчдэг байхгүй. Энэ дараагийн вебнүүд бол окей юм. Эхний хороо зэрэг хоёр дахь хороо зэргийн XP байхгүй болохоор нэг левелийн бүтэн зөрүү гарчдаг байхгүй. Эднэс бол окей. Эднэсийг зүгээр ингээл аваачих бол. Ардаас энэ биста зодож гин үү. Яг энийг хамгийн гоё хийхэд амархан айлын баатруудаас амархан баатар байдаг нь юу л байдаг юм да. Андаингийн өдөөс гоё байдیں۔ Амархан мэдэн бүр дэндүү амархан байдیں۔ Одоо ингээ манай дотлын ялчж байгаа байхгүй юу ер нь. Яагаад ялж байгаа вэ гэхээр бид хоёр дутуу явах лэнийг тэнцүү гараад ирсэн. Тэнцүү гарч ирснээр хамгийн том асуудал нь манай бүрүүд энд 6 левел хүрэхэд SF лэндэ байх боломжгүй болно шүү. Би тэнгуут XP-гээ jungle-аас нөхчиж байгаа айл Winje SF2 XP-гээ болоолдож байгаа тийм асуудалтай. Манай бүрүүд энийг угаасаа фармд гэж би энийг дахиад стаклж болно гэсэн. Энэ ер нь манай camp, манай area одоо л энд хүлцснийх нь XP бичиж аваад намайг Winje ганцаараа алахгүй штэ. Тэр SF-ийг харчдаг байхгүй юу? Одоо SF эндээс гинт вебээсээ гараад над руу гүгээд эхлэх юм бол би зөрүүлээ зүгтах хэрэгтэй болчихно гэсэн. Ойлгомжтой байна. Out of mana. Okay. Soon. Bye. I'm gonna go base. Okay, man. Holy shit. It's okay. My bad. За ингээд манай лэн шаачж байгаа. Одоо тэгэнгүүт манай лэнд хамгийн том хэрэг болох юм юу вэ гэхээр бүрүүдтэй лэн шүү дээ. Хүмүүсийнх нь мэдээллийг өгдөг болохын тулд бүрүүдтэй лэнд юу маар заавал. Тэгээ 3 авахгүй. Би сая 2-оо төрүүлээд 2 левелтэй авц кул дауныг багасгах гэдэг.
Тэгмэд бүрүүдтэй лэний вардыг өндөр дээр зовоол ер нь олдох магадлал энд өндөртэй. Тэр одоо дахиад гараа шалгах гээд ирж ийн хараа. Дахиад цахтаа шалгана. Тэгвэл дахиагаа алаад яваад Олог ховистмиг аваад за ингэснээр би ер нь 5 руу нэлээ ойрхон болж. Бүрүүд барыг 6 орж байгаа. Ингээ битээр хоёулаа левелт, хоёулаа гэмт. Аль винжиг хараа 3 левелт гашнаг болцсон бас. Тэгээд эдэл дээр очиад пидэд өгчих шиг юм байна. Try. Окей. Sad. Asa, anami. Ibaka bottom. Айлын кампыг жоохон сэгэлжлээ. Тайны тэгтээ юу игээд юм яг үнэ. Тайны маань жоохон болохантай байсан юм шиг. Энд гоё. Харан тохиоломжтой олон камп гараад ирлээ. Одоо бүрүүд 6 өрчингууд SF биш дээ. Ер нь ийшээгээ л орно. Би эндээс нь XP-ийн шааж ийгсэн. Хараа миний XP нэмэгдээд байгаас харж байна уу? 616 байсан, 572 ингээд нэмэгдээд байгааз. Дараагийн камп нь энэ штэ. Тэнгүүт энэ дээр бүрүүдтэйгээ гараад ирнэ гэсэн. Хараа. Ингээл ерөөсөө маш амарх. Ингээд энэ SF ер нь бол шууд дотоноос гарч байгаа. Энд гэхдээ даврах шаардлага байхгүй те. Bro, can we stop? Винжигийн өнцгөөс намайг энэ чирлэлтийг хийхээс өмнө чирэндээ гэдэг анхаарлыг хандуулад ямар нэгэн байдлаар эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Тэгээд чирснийхэн дараа тийшээ очиж биш надтай тоглолт ирсэн баха. Юу ч гэсэн винжи бол нэлээд GG тоглолцлоо. Дөндөө аргууд байгаа. Тэрэнгуут нь чирсэн вэвийг одоо түрүүн тавар дээр нэг вэв орж өгчээсэн шүү дээ. Тэр вэвийг өхүүлэхгүйгээр SF нь энэ талаар нь гүгээд энэ шиг юм шиг авчирдаг гэсэн юм байдаг байхгүй зөндөө. Дээрээс нь би 6 өрөөд миний ихний таргет Ниткан байна. Ниткан өөрөө ч гэсэн мэдчихэж байгаа. Тэгээ нач рендер офт явж байгаа хэвээр. Таамстай. Би Ниткан байсан бол классикрийг хагаад дээр явж байгаа. Тэр би дээшээ гүйхээр оройтсан байгаа тань л да яах вэ? Тэгэхээр манай классикэр үнэхээр сайн юмстай байсан бол сая ойлгомжтой гээл гараад явчихсан. Ойлгомжтой намайг хайж ин валю байлистаа гээл. Тэсэн тоглолтод одоо энэ ихний геймний task mask next-тэй тоглож байсан шүү дээ. Офлайнын шууд нэг левелтэй алах гал баг цэстэй олгоод таврынхаа дор цэргийг хамгаалж чадахгүй болонгуудаа нэгсийн дагаж гүйж нээж хидээ тоглоцсон шүү дээ. Хараагүй. Тэгээд дараа нь нэг 5 тоглохоор харуулъя цаа. Чирж байгаа үед өөдөөс нь яаж тоглолт ирв. Инокер нас энэ дэрсэн. Инокер here. Can you go back? Inokер here. He's gonna go to mid now. We can fight mid now. Come to mid, guys. Big kill. Come on. Hey. You take. За, надаа би дагантай болтлоо ер нь фармчаар байгаа ч гэсэн миний 6 бэлэн болцсон байна штэ. Тэгэхээр явах хэрэгтэй байхгүй юу? Йоо, манай хашна гараа авчихлаа. Никси 2 яадаг билээ дээ. Мананыхаа өмнө бол манаагаараа дэмэжлдэг гэсэн. Одоо эхэлж дэмэжнийхаа скиллнүүдийг хийчээд дагоно хийчээд хойноос нь дэмэжлэх юм бол бас нэмэлт юмтай яваадсан баха. Дагонд нэмж хандаа авах шаардлага байхгүй. Тэр хандаа чи ер нь magic damage, physic damage хоёулаа ингээд хослсон hybrid батрууд дээр авдаг байхгүй юу? Луна дээр, morph дээр тий. Зоддаг мөртлөө magic damage-тэй батрууд дээр. Do you have sentry? Invoker's gonna come here. With ghost walk. We can try. Only invoker, please. Only invoker. Invoker is the main target, guys. Ямар Phoenix таа яагаад тоос байх гэж байна. Энэ намайг юм хүнд байдалд оруулах юм. Би 3 гой дарчлаа азар. Kill big target. Vengeance is nothing.
Миний соло гэл хийж чадах баатар шүү дээ. Винжи хой бүр соло алж чадах баатар. Тэгэн чи тэрийг тоостж шít мэд тайныгаар. Тост бэк хийж шít. Амар хаалаг болтлоо гэж та. Зүг хэмаа. Филактри аваад хот guys. Тэр чин Корн X mix тоглоод дэмэжи хамгийн бүр тулцсан дэмэжи гаргах гэж хичээхэрэл тийм их байна. Түр нэг левелтэй даган аваад тэгэл хангалттай. Түр маар дээр. Give me the shield. Одоо би invoker байсан бол голын баатруудтай зууралтад хэцүү болчлоо гэдэг дээтэл дээр хөлөө. Нөгөө дээр энэс байгаа. Өдөр болцсон байгаа. Винжэн голыг сэхин. Винжэ тэгвэл ганцаараа шүү. He will try to devour the. Heal mid. Invoker's not here. Тэнрүү. Invoker хойноос нь типийдсэн болохоор оройт цаараа. Stats. Ингээд энэ гейм ер нь бол дуусгасан. Окей энэ. Би дагонтой болцоо. Одоо хүн амтаг байхгүй. Винжэд хийх юм байхгүй. 6 левелтэй. 8 левелтэй. Хүнийхээ ард дисоп хийх гэж загсан. Ийшээ ирнэ л гэсэн. Ийшээ ирэхэд нь манай тэрийг алчин би винжэг нь алчин тэгээд. Буугаад өгчжээ яа. Ингээд хаж чинь дата ууг нь. Үнэхээр яг багтаа хүмүүстэй байл. Манай жишээлбэл сая бүрүүд хүн байсан шүү дээ. Хүн байсан болохоор шаачлаа. Бүрүүд хүн биш байсан бол яана гэж бодож байна вэ? Наа эндээс ингээд цэргэж ирэл ийшээ явж хоорондоо ойлцсон үхсэн зэ. Тэгээд Bakionix гэж орлоо шааж. Энэ бүрүүд бол тэгтээ nice бай. Ингээд л гоё шаачлаа. My Nix 200 IQ. Бас. Тиймэрхүү гитсэн юм шүү дээ. Ингээд хөөрхөн гайсан нэр. Энэ левний хар зураг мурга гаргацсан байгаа даа. Жишээлбэл энэ өөрийгөө яаж зовж исэн 6 орчвол би шаана гэдгийг мэдчихсэн шүү дээ. Нэг бүрүүд тийм болохоор 50 байгаа даа. Контрын дота сайн тоглолтог шиг дотагийнхан контрол сайн тоглолтоггүй л гэсэн. Эсэг бүгдээрээ шаахгүй гэж байх. За дабл таун анх удаа авч үзлээ. Ёо хөгийн энэ нэг юм хасаасаа ранк бузарлаад